За ингээд энэ өдрийн мэндийг үзэгчдтэй хүргэе. Бас их гоё гинтийн ийм unbox яг review бол биш. Яагаад гэвэл энийг би доторх нь одоо үзүүлэлтийг нь яг ямар үзүүлэлттэй дотоод одоо бүх зүйлүүд нь яаж шинжлэгдсэнийг нь гаднах зургаар нь л би харж байгаа. Гэхдээ rumor буюу интернетэд энэ бичлэг энэ бүтээгдэхүүн өөрөө яг ямар бэ гэдгийг одоо урьдчилж мэддэг ийм одоо олон төрлийн мэдээлэлүүд байгаа. Тэгээд DJI Mavic 4 Pro гэдэг нэртэй энэ шинэ дроны албан ёсныхын нээлт нь яг жишээлбэл одоо бидний бичлэг үзэж байгаа цаг үед болж байгаа. Тэгэхээр дэлхийн нээлтийг бас яг ингэж Монголд нэг дор нээж байгаа энэ боломжийг бас өгж байгаа. Одоо бидний одоо ичнээ танил админ гэж та бүхэн аягүй сайн мэддэг байх. Ялангуяа манай салбарын залуучууд маш их мэддэг. Энэ бол төвшөө. За тэгээд мөн Friday Production-ы залуучуудаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд хэрвээ бас галс хэлчихье. Энэ дроныг худалдаж авах юм бол ингээд өнөөдрөөс нээлттэй байгаа. Canon 404 дээр очиж худалдаж авна. Хэрвээ rental хийх буюу түрээслэх боломж хайж байгаа бол та Friday Production-тай бас холбогдоорой. Дэлхийдээ бүгдээрээ мөн ялгаагүй ижилхэн цаг хугацаанд бас бүтээгдэхүүн нээх боломжтой бас цаг үед ирсэн байна. Ингээд бүгдээрээ unbox хийцгээе. За ингээд ерөөсө цоош энэ лацтайгаа байгаа. Лацсын шууд урсан. За тэгээд энэ дроны маань одоо яг юу гэм пакэж нь бол Fly More Combo гэдэг нэртэй ийм пакэж байгаа. Тэгэхээр дотроо бас зүгээр энгийн одоо юу гэдгийг дан дрон байхгүй нэмэлт бас зүйлүүд байгаа гэдэг ийм комбо гэсэн. За нээцгээ хэдүүлээ. Гаргаж ирээ, онгойлголоо дотроо цүнхтэй юм байна. За ийм юм байна. Зүгээр л тэр жигт нь ингээл гоё аваад явах боломжтой. Цүнхтэй. Ингэдэм биш үү? Татал онгойлгочих юм байна. За тэгээд цоош нэр нээснийг та бүхэн анзаарч харж байгаа бах те. Бүгд гоё өөрийн гялгар уутнуудтайгаа. Энэ хараа батарейн зүгээр шууд сая юу ээж интеракт хийж шít. За задлаа. Батарей тэгээд өөрөө батарейны одоо нэгсэнд хаптай байгаа. За батарейных нь хапын юм байна. Тэгээд 3 батарейтай гэсэн үг. Тэгээ нэг батарей нь бол дрондоо өөрөө байгаа байх гэж би зүгээр тааж байна. Нэг юм шин юм задлж байгаа нэг юм үнэр их гоё те. За нэгдүгürt батарей гарч ирлээ. Гэлроотын хайлаа. За дараагийнх нь энэ юу вэ? Sense мөн л гэлгар уттайгаа. За дотор 2 sense 2 хитвэ нийтдээ 4 хос sense. За RC controller байна. Өдөртлөг юм те. RC2 гэж ийм контроллер байна. За контроллерны юм байна. За энд тавьчих. За энэ яага жоохон яана. Цэгцэлж гаргана. За үндсэндээ дрон маань өөрөө их бин body. За тэр яг дроны юу юм бэ? Өөр дээрээ нөгөө батарейтай, өөр дээрээ шууд батарей нь гараад ирж байна. За. Нэг өмнөх нөгөө нэг Mavic 3 Pro гэдэг энэ загвараасаа нэг юм жоохон нэг юм ирмгүүд нь нэг юм жоохон бөөрөнхий дуу. Одоо илүү одоо тэнгэрт нисэж явахдаа нөгөө ялаа шиг. За ингээд
Ирэх мөндөд үзэгчтэй DJI Mavic 4 Pro гэдэг дроныг бид нар unbox хийлээ. Мэдээж одоо интернетэд бид нар яг энэ цагаас ахуулаад үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байх боломжийг одоо юу вэ гэж харж байгаа вэ гэхээр энэ дроны өөрийнх нь хүчин чадалтай, камерын нь мегапиксел, сенсор, за тэгээд агаарт нисэх цаг гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг бид нар хамгийн их одоо хүлээлттэй байгаа. Тэгэхээр зөвхөн та нарт одоо зүгээр unbox хийж үзүүлэх одоо хүсэлтэй байсан учраас одоохондоо бол ингээд бид нар нисгэж үзэж футажийг нь туршаагүй. Ерөөсөө футажийг нь туршаагүй байгаа. Тэгээд бид нар зөвхөн яг таналтайгаа адилхан гартаа барьж үзэж байна. Хайрцгийг нь задлж үзэж байна. Гадаад дүр төрхийг нь үзэж байна. Барьж мэдэрлээ. Ямар шухан бэ гэдгийг нь харлаа. Хамгийн одоо бас сонирхол татж байгаа зүйл бол ойлгомжтой хурдхан тест хийгээд энийг видео бичлэгийг нь үзэх. За тэгээд цүнхэнд нь өөр юу байна гэдүүлээ дуустал нь үзээти. Шал өөр юмудаа яриа авцсан биш үү. За энэ ч нөгөө чаржрууд нэг баг та кабелууд нь те. Энийг мэдээж би цэнэглэн батарей хийн. За тэгээд энийг нь бодол задлаад яах вэ? Ойлгомжтой бөөн кабел те. Бөөн кабел. За энд бол нөгөө user manual буюу хэрэглэгчийн одоо гарын авлага байгаа байх. За өөр юм бол байхгүй. Цүнхний бариул бол сайхан сунчна. Гой цүнхтэй юм байна. За бас мөн Mavic 3 Pro Mavic 2 Pro санаж байна. Бас яг ийм Fly More combo болохоор бас яг ийм цүнхтэй. Би энэ Mavic 3 Pro-гийн unbox хийж үзэж байгаа учраас бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо мэдээж одоо юу гэдэг нь Pro загварын Pro line-up-ийн одоо бүтээгдэхүүн болгоно л ер нь бол өөрийн хамгийн шилдэг гэсэн үзүүлэлт, шилдэг гэсэн ийм пакэжтэй байдаг. Тэгээд ялангуяа энэ Fly More combo нь бол яг ийм хэсгүүдээс бүрдэж байгаа юм байна. Синсний одоо юунууд запасуудтай, RC удирдлагатай, за тэгээд батарей хабтай, нэмэлтээр 2 батарей байна. Өөр дээрээ 1 батарей ингээд 3 батарейтай яг ингээд нэгэсэндээ шууд нисгээл одоо бичлэгээ авахад бэлэн. За гэхдээ энэ дээр нөгөө SD карт маань байгаа юм болов байхгүй бол SD карт бол гэж тэгтээ би баг сая нөгөө хайрцагын дээрээс нь уншаагүй. За ер нь бол дрон маань юм. Тэгэхээр эрхэм үзэгчд та бүхэндээ тэгээд задлж ямар ч үсэн үзүүллээ. Тэгээд хэрвээ хүсэх юм бол дахиад хэлье. Энэ дроныг худалдаж авахыг хүсэж байвал хамгийн хурдан тэгээ шуурхай хямд үнийг байнгын нийлүүлдэг хизээж царай нь харагдаагүй мөртлөө нэг ийм линзний зурагтай нэг нөхөр интернетэд байдаг шүү. Тэр хүнийг админ гэж бид нэр одоо бүгдээрээ мэднэ. Эсвэл Canon 404 төвшөө гэж мэднэ. Тэгээд төвшөө энийг одоо байнгын одоо худалдаалж байгаа. За тэгээд мөн энэ бас бүтээгдэхүүнийг бас зүгээр худалдаж авахгүйгээр түрээслээд бас ашиглах боломжтой. Тэгээд бас мөн Friday Production-ы хуудсууд руу та бүхэн бас хандах боломжтой шүү. Ингээд unbox-ыг ер нь баг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бусад бүх мэдээллүүд нь интернетээр одоо бол ингээд ил болчихсон. Тэгээд бид нар ч гэсэн тун удахгүй ер нь дотоод үзүүлэлт, дүрсний чанар, өндөрт нисэж байгаа цаг хугацаа, за тэгээд хэр хол нисэж гин, хэр хурдтай байна. За мөн сенсор нөрөө хэр сайжирсан байна. Ингээд нөгөө интернетэд одоо та бүхэн үзэх юм бол энэ 3 камер гуруула мегапиксел өндөр болсон байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг бас шалгаж үзье. Тэгээд дараагийнхаа жинхэнэ ревюwer уулзцаа. Ингээд түр баяртай хөө. Үзсэн хүмүүстээ бүгдээрэнд маш их баярлалаа. Ингээд бас нэгэн шинэ baby мэндэлээ. Энэ бол DJI Mavic 4 Pro.